За тэгээд ихэнх хүмүүсийн нэг буруу дууддаг тийм үгнүүд байгаа. Ягаад ч юм бэ? Одоо манай монголчууд хэдий англи хэл нь айгүй тийм сайн, төвшнөн сайн мөртлөө зарим зүйлсийг буруу дууддаг. За тэр төвшин мөвшин ч яах вэ? Ерөнхийдөө ингээд бүр олон нийтэд хоногшоод бүр ингээд зөв дуудах нь бараг буруу юм шиг сонсогдмоор нэг хэдэн үгнүүд байна. За тэнцээ бидний алдартай автобусны терминал. Энэ бол Dragon биш ээ. Dragon гэж уншнаа. Энэ бол тийм ээ. Game of Thrones дээр нөгөө Khaleesi 3 Dragonтой биш. Dragon луу гэж байгаа. За тэгэнгүүт өөр үг байгаа. Манай монголчууд бол бүр шүү дээ тий. Энэ үгийг одоо усан оргидлуур гэж ярьдаг тий. Fountain гэдэг үгийг фонтан болгоход нь явцсан байгаамаа. Ер нь бол fountain гэж байгаа. За таксинд суугаад Mercury орё гэхээр бол ер нь ойлгохгүй юм билий. Манайхан бол Mercury гэсээр байгаад энэ үгийг одоо баг монгол хэлэнд бүр ингээд Mercury болгоход нь Mercury. Dragon, fountain, Mercury. Одоо тэгэнгүүт өөр үг байна. Soft, pearl гэж уншмаар байгаа байхгүй. За тэгэд дараагийнх нь болохоор river. Хоёр R хэсэгтэй их зөөлхий хэлэхгүй болдгоо юм л да. River, pearl, river. Dragon, fountain, Mercury, pearl, river. Pearl river. Ингэж уншмаар байгаа. За ерөнхийдөө бид нар одоо ингээд албан байгууллагаараа тийм ээ 5-2-оо сайхан гараад ч юм уу. Тэгэнгүүт ядаж Pearl River гэдэг пив захиалж байгаа бол зөв дуудаараа манайхаа нэгээд албан байгууллагынхаа өмнө тэгэл хаа хамаагүй нөө пантам гэдэг шиг биш тийм ээ. Pearl River. Ерөнхийдөө ингэж дуудах нь байна. За тэгээд ер нь англи хэлэнд бол ер нь зөв дуудлага аялга бол одоо яалтчгүй хүний тэр хувь хүний credibility итгэх чанарыг бол байнга ингэж дээшлүүлж өгч идэг. Тэр утгаараа ч гэсэндээ та бүхэн өнөөдрийн хичээл дээр ямар ч үс энэ хэдэн үгнүүдийг зөв дуудаад сурчаарай л гэж үсэе та. За, бай манайха сайхан амраарай. Хөөе, доржооч хоцроод идэв шүү. Үг мөгөө цээжлээрээ заяа. Тэ. Dragon гэдэг бай. Хөөе. За. Pearl River. Зөв дуудцгаараа манайхаа. За мэдээж буруу дуудаад байвал надад шаврахгүй дөө.